Сайн мэцгээ та бүхэн шабатын минь дүргий. Тэгээд өнөөдөр би та бүхэнд сэдвээр ярихыг хүсэж байна. Тэгээд юуны тухай сэдвээр гэхээр одоо амийн харилцах үзэгдлийн талаар би та бүхэнд ярихыг хүсэж байна. Тэгэхээр өдөр бүр манай гариг дээр хэдэн мянган хүн амьдралыг сайн дураар орхин явдаг. Тэгээд сэтгэл зүйчид тэдний энэ алхмыг сэтгэл готрол, цөхрөл буюу нөгөө депрессэс болсон гэж дүгнж байдаг. Харин хамаатан сад найз нөхд нь шалтгааныг ойр зүрийн асуудлаас нь ирж тодорхой зарим хүмүүсийг хөөрхий талигачийг амиа хорлоход хүргэлээ гэж буруутгав. Ямар ч байсан хүмүүс өвчин, золгүй явдлаар үхэхээсээ илүү амиа хорлож амьдралыг орхин явах нь цөөнгүй байдаг гэж. Бодит байдал юм байна. Хүн анх хизээ амиа югутгсэн тодорхой бус боловч судалгаагаар хүн төрөлхтөнд нэлээд эрт дээр үед амиа хорлож сурсан илэрсэн байдаг. Зарим нэгэнд амиа хорлохыг хувийн асуудал гэж үздэг байхад нөгөө нэг хэсэг нь энэ үйлдэлтэй холбогдуулан өчнөө ёс заншил, дүрм журам зохиосон байхад өөр бус нүунийг хатуу өргөлж оролцсон болгоныг хэрцгийгээр шийдэгдэг байсан. Гэхдээ ямар ч хэлбэрээр хамаагүй амиа хорлохын явдал нь аль соёл иргэншилт байсан. Эртний Грекэд хорвоог сайн дураараа орхихыг хүссэн иргэдэд үүнийг зөвшөөрөх хэдхэн тохиолдол байсан гэдэг. Өөхөх ял заагдсан хүн л амиа хорлох хэрэгтэй байжээ. Эрх хөрөгчдийн зөвшөөрлгүйгээр энэ үйлдэлийг хийсэн этгээдийг Афин болон Фи хотод гарыг ногтолж тусад нь оршуулдаг байсан. Грекийн томоохон хотуудад цикүү тэмээх хурдан үйлчилдэг хүчтэй хор хадгалдаг байсан бөгөөд хууль зааснаар тэдгээр цаашд амьдрахыг үл хүсэгч этгээд нь удирдагч шалтгаанаа хэлж зөвшөөрөл авдаг байсан. Ромын хууль үндсэлтэй шалтгаангүйгээр амиа хорлогчийг ихэд буруутгаж өөрийгөө хайрлаагүй хүн бусдыг ч хайрлахгүй гэж үздэг байв. Еврейчүүд ч амиа хорлохыг саашааж байгаагүй. Христийн сүм хийдүүд ч амиа хорлогчид жинхэнэ дайн зарлаж байсан. Тухайн үеийн лам самнартнууд амиа хорлох үзэгдэлтэй маш хатуу ширүүнээр тэмцдэг байсан. Одоо жигшээхийн тулд тийм маш хэрцгий гэж хэлж болохоор аргуудыг хэрэгэлдэг байсан. Гэвч цагийн аяст бол хорвоог сайн дураар орхигчийг бол хуулиар шийдэх явдал цөөрсөн. Харин одоо үед нөхцөл байдал ямар байна вэ? Ер нь одоо амиа хорлолтын талаар юу гэж үзэж байна вэ? Ер нь амиа хорлох үзэгдэл одоо хэр газар авсан бэ гэх юм бол Дэлхийн эрүүл мэндийг хамгаалах байгууллага гаргасан судалгаанаас үнийг харж байна. Тэгэхээр энэ судалгаагаар юу гэж гарсан бэ гэхээр манай гариг дээр жил бүр 500 мянга орчим хүн амиа хорлдог болох нь тодорхойлогдсон байна. Гэхдээ энэ нийгэм судлаачдын үзэж байгаагаар энэ баримт бодит байдлаас 2-4 дахин зөрдөг. Яагад гэвэл ил тод амиа хорлсон явдал дээрх судалгаанд багтдаг. Мөн амиа хорлох орлого дээрх тооноос 7-10 дахин их гэж их байдаг. Гэхдээ хамгийн аимшигтай нь одоо сүүлийн 10 жилд амиа хорлох нь залуучуудын дунд 3 дахин ихссэн байна. Тэгэхээр өнөө үед бол амиа хорлох үзэгдэл бол ер нь бол маш тийм түгээмэл болсон. Тэгээд Монголд ч гэсэн цөөнгүй тооны хүмүүс жил болгон хорвоог сайн дураар орхидгоо гэсэн тийм статистик байдаг. Тэгэхээр энэ бол тийм нэлээд ноцтой хэмжээнд одоо хүртлээ явсан тийм үзэгдэл байна. Өсвөр насны 20 хүүхэд тутмын нэг нь хорвоог орхихыг оролддог. Гол шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр амжилтгүй сурлага, гэр бүл, сөргөлдөөн, ирээдүгээс айсан, ганцаардалт гэх мэт зүйлүүдээс болж хорвоог орхихыг хичээдэг. Харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин их амиа хорлдог бол эмэгтэйчүүд тэднээс 4 дахин их ийм үйлдэл хийхээр оролддогч бүтлгүүддэг. Амиа хорлолтын шалтгааныг гутрал цөхрөл буюу депресс гэж үздэг. Тэгэхээр хорвоог орхих 83 арга байгаагаас ихэнх нь өөрийгөө боомлохыг арай цөөн хэсэг нь хордуулахыг сонгодог. Амиа хорлогчдын тоо амьдралын төвшин хоорондын харилцаа холбоо бараг байхгүй. Өөрөөр хэлбэл амиа хорлогчдын тоо амьдралын төвшин хоёр хоорондоо ямар ч холбоогүй. Жишээлбэл одоо Европт маш тийм өндөр хөгжилтэй чинээлгээр дээгүүрт ордог Швед улс гэхэд олон жилийн турш амиа хорлох тохиолдлоор тэргүүн байруудад явдаг нь бол тодорхой ойлгогдсон байна.
Тэгэхээр зөвхөн одоо ядуу буурай орнуудад амиа хорлох явдал их байдгаа гэж үзэх нь бол учир дутагдaltaй. Тэгээ ер нь амиа хорлохын талаар бас худал үнэн таамаг зүйл их байдаг. Тэгээ жишээлх юм бол энэ сэтгцэн гажигтай хүмүүс л амиа хорлдог гэж зарим хүн үздэг байна. Гайхалтай нь амиа хорлсон хүмүүсийн 80-аас 85% одоо сэтгцэн үед эрүүл байсныг одоо судалгаа тогтоосон байна. Өшөө нэг юу гэвэл амиа хорлохыг зогсоох аргагүй гэж үздэг тийм ойлголт байдаг. Гэхдээ амиа хорлоход хүргэх тэр хямралт үйл төр зурх байдаг. Тэгээ энэ л үед тухайн хүнд сэтгэлийн дэмжлэг үзүүлэх юм бол тэр хүн санаахлаасаа татгалцдаг. Тэгэхээр амиа хорлолтын талаарх одоо бас ерөнхий ойлголт одоо тэдний статистик судалгааг авч үзэхэд юм байна. Тэгэхээр Библи сударт одоо амиа хорлолтын талаар ер нь өгж бичсэн байдаг юм бол ер нь бүтээгч эзэн амиа хорлохыг одоо дэмждэг юм болов уу гэж тийм асуулт гарч ирж байна. Тэгэхээр манай Монголд бас нэг юм ойлголт яваад идэг юу гэхээр одоо Христэд итгэсэн Библийн сургаалын дагуу амьдрдаг хүмүүс одоо Библи бол амиа хорлохыг заадаг, Христэд итгэвэл одоо амиа хорлдог, эдэн давхраас үсэрдэг, хоолоогоо баймалдаг. Тэрэнд итгэх юм бол амиа хорлчих юм билүү гэсэн тийм одоо бодлууд бол хүмүүсийн дунд байдаг. Тэгэхээр Библи судар дээр ер нь амиа хорлох үзэгдлийг юу тайлбарласан байдгийг, амиа хорлохыг бүтээгч эзэн дэмждэг юм уу гэдэг талаар хэдүүлээ үзцгээе. Тэгэхээр та бүхэнд Библи байгуулаа. Та Библийн хуучин гэрээний номын хаадын дэд номын 19-р бүлгийн 4-өөс 8-р ишлэгийг гаргахгүй. За тэгэхээр энд нэгэн бүтээгч эзний одоо томилсон нэгэн иш үзүүлэгч энэ тухай гардаг. Тэгэхээр түүний нэрийг бол Илия гэдэг. Илия бол Израилийн одоо иш үзүүлэгч байсан. Тэгээд Израиль үндэстэн байсан. Тэгээд тухайн үед израильчууд бүтээгч эзнээ умартаж маш тийм олон муу зүйлийг хийж байсан. Тэгээд Илия энэ бүхнийг зогсоохыг маш их хүсэж байсан. Тэгээд Илия маш олон зүйлийг хийсэн. Эзний төлөө, израильчуудыг одоо гэмшилд хүрэхийн төлөө маш их зүйл хийсэн. Тэгээд одоо нэг бүр гайхамшиг хүртэл үйлдсэн. Тэгээд бүр бүхэл үндэстний өмнө гайхамшиг үйлдэж одоо эзнийг байдаг гэдэг юм байдаг. Тэгээд эзэн та нарыг өршөөл уучлал дуудаж байна. Гэмших хэрэгтэй гэдгийг одоо илэрхийлсэн. Тэгээд гайхамшиг олон Илия одоо дэрдэн зохион байгуулж тэр гайхамшиг хүмүүст харуулсан ч гэсэн хүмүүс их тийм одоо буруу зүйлээ үргэлжлүүлэн хийсээр л байсан. Тэгээд яасан бэ гэхээр бүр Израилийн хаан Илияг бүр алхаар одоо хайж эхэлсэн ба. Тэгээд тэр бүхнээс олж Илия одоо хавчигдаж, зовд харчилж явсан. Тэгээд цөлд очиод сэтгэлээр маш их унсан. Ингэж явахаар ингэж яаж яхаар юм үхий гэж. Тэр яг Библиэлд юу гэж бичсэнийг хэдүүлээ уншил та. Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд нэгэн арц модны дор суваа. Тэрээр үххийг хүсэмжлэн. Одоо хангалттай. Эзэн минь би эцэг өвгдөөсөө дээрдэх юмгүйт бол одоо миний амийг аваач гэж хэлв. Тэрээр арц модны дор хөвтөд унтав. Харагтун нэгэн тэнгэрэлч түүнд хүрч бос идэгтүн гэжээ. Илия харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигэлсэн талах ваарта ус байжээ. Тэрээр идэж уучгаад дахиад л хэвтэв. Эзний тэнгэрэлч 2 дахь удаага дахин ирээд түүнд хүрч босоод идэж яв. Учир нь энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм гэвэ. Тэрээр босож идэж уулаа. Тэр хоолны өвчээр 40 өдөр 40 шөнө бүтээгч эзний үйл болох хорейб руу явлаа гэж. Тэгэхээр энэ ишлүүдээс харахад бол бүтээгч эзэн бол хүнийг үхээсээ амиа хорлоосоо гэж хүсдэггүй болох нь харагдаж байна. Юу гэхээр
эзэн түүнийг зүгээр тэгэл цөлдөн тэгээ орхичиж болох байсан. Гэхдээ тэгээгүй цөлд түүн туслах хинч байгаагүй учраас эзэн бүтээгч эзэн тэнгэр элчи явуулсан ба. Тэгээ тэнгэр элч очиод одоо түүнд хоол унд өгж тэнхрүүлсэн. Тэгээд тэнгэр элч бас одоо нэг газар руу яваа. Чи энд ингэж байгаад байж болохгүй, хөж болохгүй, чи цаашд амьдрах хэрэгтэй гэж одоо хэлсэн. Одоо зөвлөс учраас бид нар хорой буул руу явсан байна. Тэгэхээр бүтээгч эзэн хүнийг амиа орлоосоо гэж ерөөсөө хүсдэггүй. Тэгэхээр бас нэг өөр нэгэн одоо иймэрхүү түүх Библи бичигдсэн байдаг. Тэгэхээр энэ түүх бол Библи номын одоо Йов гэдэг ном дээр бичигдсэн байдаг. Тэгэхээр хэдүүлээ Библийн нэгэнд Йов номыг гаргацгаая. За нэлээд эрт дээр үед нэг нь Уз хэмээх нутагт Йов гэдэг нэгэн хүн байсан. Тэрээр гимгүү, шулуун шудраг, бурхнаас эмээдэг, одоо бүтээгч эзнээс эмээдэг, бузар муугаас зайлдаг тийм маш зөв шудраг хүн байсан. Тэгээд түгээр зогсохгүй тэр маш их тийм баян хүн байсан. Библиэд юу гэж хэлж байгаа гэхээр түүнд 7 хүү 3 охин төрсөн. Тэрээр 7,000 хонь, 3,000 тэмээ, 500 хос өхөр, 500 им илчиг, асар олон зарц өхий төрөмгтэй байсан. Тэгээд тэр бүх дорны хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ. Тэгээд зөвхөн баян бас байгаа зогсоогүй. Маш мэрэгэн ухаантай тийм хүн байсан. Тэгээд түүний хөвгүүд нь бол хүүхдүүд нь яадаг гэсэн мэхээр өөрөөсийн одоо өдөртөө бие биенийхээ гэрт суулран найрлж баярлцсан гэдэг байсан. Тэгээд тэдний ээлжид баяр наадмын өдрөд өндөрлөхөд Йов одоо өглөөр тусаад тэднийг дуудаж авчруулад ариусгаад хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт ахил өргөдөг байсан. Яагаад гэдэг вэ гэхээр Йов миний хүүгүүд нүгэл уйлдан сэтгэлдээ бүтээгч эзнээ хараасан байж магадгүй. Одоо жаргалдаа ташварсан байж магадгүй гэж үргэлж ингэж иймэрхүү ийхүү үлддэг байсан Йов. Тэгэхээр энэ нөхнөөс харахад Йов ямар зөвхт бас тийм зөвхт хүн байсан бэ гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгэхээр нэг ийм Йов гэж нэг сайхан хүн байжээ. Тэгэхээр нэг өдөр одоо тэнгэрт одоо миний үргэлж бол тэнгэрт өрнө. Тэнгэрт одоо бүтээгч эзний хөвгүүд өөрсдөө бүтээгч эзэнтэй харуулахаар ирэхэд тэдний дунд одоо муу ёрын сүнсж ирсэн. Тэгээ муу ёрын одоо бүтээгч эзэн муу ёрын сүнсэнд ингэж асуусан. Чи хаанаас ирвэ гэсэн чи муу ёрын сүнс газар дэлхүүдээр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэж хэлсэн. Тэгэхэд бүтээгч эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр миний боол Йовын талаар чи бодуу түн шиг надаас эмээдэг бузар муугаас зайлдаг гимгүй шулуун шудраг хүн газар дэлхий дээр ганц ч байхгүй гэсэн чи. Муу ёрын сүнс бүтээгч эзэнт хариул юу гэж хариулсан бэ гэхээр Йов утга учиргүйгээр танаас эмээдгүй шүү дээ. Та түүний дээр болон түүний гэр орон түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэн босгочихдаг шүү дээ. Та түүний гарын бүтээлийг өрөөж түүний эд баялаг нутагт нь олширлоо. Харин та одоо өөрийн мутраас унгаад түүнд байгаа бүхэнд хүрэх юм бол тэр таныг нүүрэн дээр чинь таны зайлшгүй хараана гэж хэлсэн. Тэгэхээр бүтээгч эзэн муу ёрын сүнсэнд юу гэж хэлсэн бэ гэхээр за тэгвэл яг түүнд байгаа бүхэн чиний мэдлэлтэй. Чи түүнд гараал хүрэг. Чи түүнд гараал хүргэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд муу ёрын сүнс яваад одоо түүний эд хөрөнгөний устгахаар явж илтэй. За тэгээд дэлхий дээр үйл явдал өрнөж. Тэгэхээр өрнөхөд түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том одоо ахын гэрт Йовын хөвгүүд охид одоо хамгийн том ахыхаа гэрт идэж найрлсан гэж хэлсэн. Тэгтэл Йов руу нэгэн элч хурж ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр өхрүүд газар хагалж илжигнүүд ч хажуунд нэдэшилж байваа. Тэгтэл дээрэмчүүд авталж тэднийг булан авчээ. Тэд бас зарц нарыг элдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зогтож ирлээ гэж хэлсэн. Яг тэгэл яриа үжил бас нэг өөр нэгэн зарц нь хурж ирээд Йовд юу гэж хэлсэн бэ гэхээр тэнгэрээс гал буугаад хонин сүрг болон зарц нарыг чинь шатаачлаа. Тэгээ би ганцаараа л амьдрэлээ. Тэгээ танд зүгтааж танд хэлэхээр л ирлээ гэсэн.
Тэгээд бас яг энийг ингээ хэлээ байжсэн чинь бас нэг зарцсан хуржирээ юу гэж хэлсэн бэ гэхээр одоо хальдайчуд буюу тухайн үеийн дээр нүүдэлж байгаа Уг аймгийн 3 бүлэг дээрэмчид тэмээнүүдийн дээрэмд авч зарцсан нарыг нэлдний ирээр алсан бөгөөд би бас ганцаараа тань цогтгаар ирлээ гэж хэлсэн. Тэгээ зогсохгүй. Тэгээ байжсэн бас нэг өөр нэг энэ элчин хуржирээ зарцсан хуржирээ юу гэж хэлсэн бэ гэхээр таны хөвгүүд охид том ахында найрлц ингэж байтал цөлийн цаанаас их салхи тэгдэн босож байшингийн 4 булан цохиод байшин залуусын дээрээс унаад тэд бүгдээрээ өгчихсэн. Тэгээд ганцхан тэндээс би л ганцхан амьд гарлаа гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө баян байсан амьдрал ахуйн тэгэхээр сайхан байсан Йов маань одоо юу ч гуйлах юм болж байгаа. Тэгээд тэрний дараа өдөр нь дараа нэгэн өдөр нь одоо бас л муу ярен сүнс бүтээгч эзний өмнө бас очсон байна. Тэгээд бүтээгч эзэн муу ярен сүнснээс асуусан чи хаанаас ирвэ гэсэн чи би газар дэлхий дээгүүр явж байгаад ирлээ гэсэн. Тэгэхээр бүтээгч эзэн муу ярен сүнсэнд миний бол Йовын талаар чи ер нь бодов түн шиг надаас имээдэг бузар муугаас зайлдаг гим зэмгүй шулуун шудраг хүн газар дэлхий дээр нэг чалгаа чи ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүрүүлэхээр намайг турхирсан. Тэгээ гэвч тэрээр үн чудаг байлаа хадгалсаар л байна гэж хэлсэн. Тэгэхээр муу ярен сүнсийн бүтээгч эзэнд юу гэж хэлсэн бэ гэхээр арсыг арсаар тийм ээ өөртөөгөө бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм аа гэсэн. Тэгээд одоо та мутраа сунгаж түүний яс ба маханд хүрчих. Тэгвэл тэр таныг нүүрэн дээр чи хараана гэж хэлсэн. Тэгэхэд бүтээгч эзэн муу ярен сүнсэнд юу гэж хэлсэн бэ гэхээр чиний мэдлэлд тэр Йов бол чиний мэдлэлд байна. Гэхдээ амьд нь хүрч болохгүй гэж хэлсэн. Тэгээд муу ярен сүнс яваад гисэн. Яваад Йовын хөлнийх нь улнаас толгоо хүртэл нь яр хатганд бариулсан. Та төсөөлөд үзтээ. Хөлний улнаас толгоо хүртэл маш их яр хатаг биеэр нь цуурч аимшигтай дүр төрхтэй юм ба. Тэр яа үнсэн дунд сууж явахдаа өөрийгөө майчих гэж ваарын хилтерхий одоо авсан ба. Тэгээд аваад ер нь та төсөөлж авах маш тийм хэцүү байдалтай байсан. Гэсэн чинь эхнэр нь түүн дээр ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр чи үн чөдрөг байдлаа хадгалсаар л ах уу? Бүтээгч эзнийг хараачих тэгээ өөх. Чи юу амиа хорлсон дээр дээ. Ингэж амьд яваад чи яах юм гэж. Гэтэл яв юу гэж хариулсан бэ гэхээр гүй чи буруу ярьж. Бид үндэ бүтээгч эзнээс сайн хүлээн авч зовлон бэрхшээлийг нь хүлээн авахгүй байх ёстой юм гэж хэлсэн. Хэдий ингэж хэлжсэн ч гэсэн яв сэтгэл зүрхэндээ маш их шаналж одоо гутарч үхээ хүсчихсэн. Тэгээд гаслаад юу гэж хэлж ирсэн бэ гэхээр ингэж хэлсэн байна. Юунд би төрхтөө өгсөнгүй вэ? Хевлэнээс гарахтаа эндсэнгүй вэ? Юунд өвдгүүд болон намайг хөхүүлэх гэж хийн хөх намайг хүлээн авваа. Уг нь би одоо хөвтөд анир чимээгүй болж би нойрсож амрах байхсан. Тэгээд мөн юу гэж хэлсэн бэ гэхээр миний төрсөн өдөр хөвгүн бүрлдсэн гэсэн шин сүнгөө. Тэр харанхуй байг. Дээр буй бүтээгч эзэн түүнийг бүү харж төр өдөр гэрэлж бүү гэрэлдэг. Харанхуй болон хар маань түүнийг буцааж ав. Үүл түүнийг бүрхэг. Өдрийн харанхуй түүнийг айлгав. Тэр шин түнэр харанхуйд эзлэгдэг. Жилийн өдрүүдийн дунд тэр бүү өдөр бүү баясаг. Тэр саруудын тоондч бүү оров. Үзэгтэн тэр шин өргүү болгоо гэж. Тэгэхээр Йов хэлсэн эдгээр үгээс харахад Йов ямар их сэтгэлээр унсан нь л харагдаж байна. Тэгээд та хэрвээ Йов орон тавиад үзтээ магадгүй би байсан бол магадгүй амиа харлцсан ч байхыг үгүйсэхгүй байна. Тэгэхээр гэтэл Йов бол одоо амиа хорлоогүй. Тэвсээр байсан. Тэгээд эцэст юу болсон бэ гэхээр одоо Йовд байгаа бүхнийг эзэн 2 дахин одоо нугалж өгсөн гэж байна. Тэгэхээр хэдүүлээ яг энэ талаар өгүүлсэн Библийн ишлэлийг уншия. Тэгэхээр Йов номын 42 дугаар бүлгийн 11 дугаар ишлэлд
энэ хүн байгаа. За энд ингэж хэлжээ. Нөхдийнхэнд Йовын сайн сайхныг эзэн сэргээж урд байсан бүхнийг эзэн 2 дахин илүү болгоо гэж. Тэгэхээр амиа хорлохгүй твцээр байсан. Тэрнийхээ эцэст юу хүлээж авсан бэлээ. Урд байснаасаа илүү их ивэл хайрыг авч сайн сайхан амьдарчээ ёо. Тэгэхээр хүмүүс амиа югутэх нь бол бүтээгч эзний одоо хүсэл биш ээ. Магадгүй та Йов шиг ч юм уу, Илия шиг сэтгэлээр гутарч зовж шаналж иж болох юм. Тэгвэл та бүтээгч эзэн руугаа хандах хэрэгтэй. Гэхдээ энийг бүтээгч эзэн рүү хандна гэдэг нь амиа хорлоо түн дээр очно гэсэн утгаараа ойлгож болохгүй. Харин оюун санаагаараа залбирлаараа түн дээр очихдоо. Тэгэхээр амиа хорлсноор бол бүх асуудал бол шийдэгдэхгүй. Харин ч улам яривхтай болох баха. Тэгэхээр бүтээгч эзний одоо хүү болох Есүс энэ дэлхийд ирээд маш олон сайн үйлс хийсэн. Тэгэхээр энэ Есүс хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр хэдүүлээ Матай номын Библийн шинэ гэрээний Матай номын 11 дугаар бүлгийн 28-аас 30 дугаар ишлэлийг уншицгаа. За энд Есүс ингэж хэлсэн байна. Эцэд туйлдсан хүн дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би танарт амралтыг өгье. Буулгыг минь өөр дээрээ авч надаас суралцаа. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөн даруй билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, миний ачаа хөнгөн гэж хэлсэн. Тэгэхээр хүн яагаад амиа хорлдог шалтгааны талаар та бүхэнд хэлсэн. Дээр өгүүлсэн юу вэ гэхээр хүн гутарч цөхөрхөөрөө одоо депресд орохороо одоо амиа хорлоо. Тэгэхээр хэрвээ хүн итгэл найдваргүй болоод гутарч цөхөрөхгүй байх юм бол одоо ямар ч зовлон бол даваад гарах боломжтой. Энэ даваад ч гардаг. Тэгэхээр энэ өхнөөс Йовын түүхээс та бүхэн харж болно. Тэгэхээр амиа хорлох гол шалтгаан бол зовлон бэрхшээл биш, харин юу гэдэг вэ? Итгэл найдвараа алдах, гутрал цөхрөлд орох нь одоо амиа хорлоход хүрэх гол шалтгаан болдог байна. Тэгэхээр эцэд туйлдж болно, хүн зовж болно. Тэгэхээр тэдгээр хүмүүст бүтээгч эзэн юу гэж хэлж байна вэ? Түүний хүү Есүс юу гэж хэлж байна вэ? Бүгдээрээ над руу хүрээд ирээ. Эцэд туйлдсан хүн дарамт өөрсөн хүмүүсээ та нар бүгдээрээ над руу хүрээд ирээ. Та нар амралтыг авах болно. Та нар битгий амиа хорлоо. Амьдрал чинь өөрөөр эргэх тийм нэгэн өдөр ирэх болно. Амиа хорлсноо бүх асуудал шийдэгдэхгүй. Тэгэд би та нарт хайртай. Тэгэд амиа хорлох нь бол миний хүсэл биш юм аа гэж бүтээгч эзэн үргэлж хэлдэг, үргэлж сануулдаг. Тэгэхээр ах дүүнраа амиа хорлохыг бол цээрлцгээе. Тэгэхээр энэ бол бүтээгч эзний хүсэл биш юм аа.